Та яагаад толтой ярих сургалтанд суух болсон юм? Толтой ярих сургалтанд таны нэг гоё явдаг шүү дээ. Реклам гоё сурталчилгаанд тэрийг хараад тэгэл ийм сургалтанд анх эхлээд тойлтой хүн яриад тойлоо өөрийгөө өөрчлөн ч гэж байх тэгэж бас өөртөө аягүй итгэлгүй байсан. Тэгээ суугаал тойлтой яриад үзсэн чинь нэр би тойлтой яриад анхных нь өдрөө сургалтанд суусан чи тойлны өдөөс харж чадахгүй нүдний нулимс гоёжод бүрэлдээл. Тэгээ бүр харж чадахгүй байсан тэр. Тэгэл би мэдэрсэн тойлыг ийм ингэж хүнд үрдэн мэдрэгддэг юм байна. Тойлын хүн өрдөг. Тойлон зүгээр л хүн өөрөө уусаахна харж ид өнгөрөөгөөд байдаг болохоос яг тэр тойлон яхаар бол ийм гоё тойл ижидтэй шүү гэдгийг бас л мэдэхгүй л байсан. Тэр сургалтанд суугаад тэр мэдрэмжийг мэдэрч чадсан. Тэгээд толтой одоо ярьж явах сургалтын явцад байна шүү дээ. Одоо танд мэдрэгдэжсэн үр дүнгууд нь юу байв? Надад тойлтой ярих сургалтанд тойлон дээр тойлон одоо ч өөр тэрнээс хойш байнга тойлтой ярьдаг. Өглөө болгон тойлтойгоор харьцаж ярьдаг. Тэгээ сургалтанд хойш дотоод гүч гэж надад агуу ямаа мэдэж авсан юм аа. Дотоод гүч агуу ямаа мэдэж авснаас хойш одоо тэг тойлтой байнга ярьж тэгэл дотоод хүүхдээс ирэж ядсан. Аюу баяртай. Тэр надад аюу үр дүн өгсөн. Гачин гоё том үр дүн өгсөн. Тойлтой ярих сургалтанд сууснаас хойш би анхан таны сургалтанд суужгаад камерын адал нуугдаал улсын яриаг чагнаал суугаад идэг гэсэн. Камер руу гар явах хөнгөт салгалгаал татагна хөс гоож бол гарч чадахгүй. Тэгэл сүүлдээ яг хэдэн сургалтанд суужгаад яг нөгөө таны за дотор болоог тайлгадаж энэ хүний ярьч нэмэгдсэн сэргэлээдэл гэдгээл сонсгол би яг тэрнээс авахлаад ярьчгүй ш нэмэгдчихсэн. Өөрөөсөө тэр сургалтанд аюу гойсон. Тэний өглөөнөөс 3 4 дахь сургалтанд ч байна. Энэ цээжин дотроос нэг юм зүгээр аваа иччих бас тэгэл энэ зүгээр нэг сайхан хөндий гоё сэлэмсэл гоё тийм юм цээжтэй бат. Тэрнээс ер нь тэгэл нэг айхтар хүнтэй хүний ард орнуугт хаанч уйлж ширэн тэгэл тэг сайхан болсон. Хамгийн их үр дүн гарсан би үсээ хар болгосон. Хараар ургуулж чадчихсан шүү дээ. Одоо миний үс угнаасаа хараар ургаад багчаас эрүүл мэндэд аюул өөрчлөлт гарсан надад. Би нойртой болж чадсан. Тэгээ миний нүдний хараа бас өөрчлөлт орсон. Харааны шил маань харахгүй болцсон байсан. Эрүүл мэнд дээр аюул юмсан. Нуруу бүр тонгож хөдөлж болохгүй байсан. Тэр маань бүр одоо өөр эрүүл өргөсөн эрүүл болцсон. Аюул одоо үр дүн гаргах чадсан өөртөө би. Өөрөөрөө бахархаж байгаа. Тэр суултнаас тэгвэл хоёулаа хоёр юмыг онцлоо. Нэг нь шүү дээ. Тэр хүмүүсийн итгэдэггүй нэг зүйл үүдэг. Толгойтой ус цайцгаар буцааж ирж хараар ургадгүй гэж ярьдаг тий. Та энэ бизнес анхан бол итгэж байгаа. Одоо бол би итгэдэггүй би өөрөө амьдрал дээр би өөрийгөө өөрчилж чадсан. Ургадаг гэдэг баттай харуулж та. За. Жоох дээш нь толгоогоо. За. Ингээд нарны гэрлээ харагдаж өгөх шээ. За би болохгүй таныг дараа зураг авах чинь хийчихэ. Нарагч. За тэг. Одоо манай хүүхдүүд уртлаарсаа эмээ таны ард шилнээсээ бүр хаар харагдаж байна. Араасаа бүр хар ургаж ирсэн. Одоо орой дээрээс юм болох гэж байна. Гэтэ шанаа манаанаас бүр хар ургаад эхэлсэн. Уурнууд бүр цавцгаа хүн шүү дээ би чинь. Тийм үү. Хараар будаад за. Одоо аюул хараар будчих та дээр зөвшөөрөөгүй тийм үү? Тэгээ би нөгөө хараар будчих юм уу гэдгсэн ер нь балттай үр дүнгийн хармаар санагтаа тэгээд удаагүй. Одоо тэр миний дотроос нэг масой заяа. Та өштэй үсээ яаж хараар уурч тэр нууцаа нэг хэлээд өгчөөч. Энэ тойлтой ярих сургалтанд суусанаас тойлтойгоо ярихдаа би өглөө болгон бүхээд өөрийнхөө бүхээр дэрэгтэнд талархдаг. Баярлдаг. Эрүүл болсон. Бүгд эрэхтнээ эрүүл заруул болсон. Би эрчимтэй эдгэрч чадсан. Тэгээ бид дээрээс нь толгойноос үстэн сахуулаад доош нь бүх эдрэхтнээ магтаж сайхан эрүүлсэн гэж ярьдаг. Тэгээд тэрнтэй ярихдаа би толгойдоо үсээ миний үс унган үсээрээ эргээд сайхан тас хар гоё намирсан зөөл үстэй болж чадсан гэл болсон тийм юугаар хэлж ярьдаг. Толтойгоо ярихдаа. Зөв. Нэг болсон байна. Ямар гоё би өстэй гоё хар өстэй болчлаа гэл. Одоо би эргэж бодог хэрэглэхгүй бас миний үс ямар мундгийн гэлээ өөрийгөө бүр мартаал гацуу ярьж гээд ярьдаг. Яг зөв. Нэг үгээр хэлбэл эд эрэхтэндээ талархаад байд юм ба штэ тийм үү?
тий талархдаг байнга бүгдсэн талархдаг. Бүгд нэгийг ч үлдээдгүй. Талархдаг бүх хэрэгтэн. Одоо миний зат. Тэгээд хүн эд эрхтнээ эрүүлжүүлээд эрэнгүү дотроосоо гэрэлтэйл гаднаа гэж алзаад шал өөр болтгийг л. Хүн бүр өөрчлөлт гардаг тий. Шал өөр болдог. Талархал гэдэг үгийг өөртөө ч бай, өрөөлдөж бай ер нь хэлж сурах юм бэл тэр талархлын хариу бас өөрт эргээд сайхан тийм мэдрэмжийг аз жаргалыг өөртөө өгч чаддаг юм байна л гэдгийг сургалтнаас бүр биен дээрээ мэдэрч авсан.